Цэцэрлэгийн нээлтэнд хүүхэд багчуудын дуртай үлгэрийн бааtruуд оролцсноос гадна Дорногов аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн дэлгэр сайхан шин цэцэрлэгт элсэн орж байгаа 300 хүүхэд тусбарт гарын бэлэг гардуулж өглөө. Энэ Дорногов аймгийн нутгийн зөвлөлөөс барьж өгсөн энэ ургах наран цэцэрлэгт хүүхдээ өгөөд сэтгэл маш өндөр байна. За сайхан шин цэцэрлэг байна. Орж анги танхимтай танилцлаа. Энэ сайхан цэцэрлэгийг барьж өгсөн нутгийн зөвлөлийнхандаа маш их баярлалаа. Ургах нар 1-2 дугаар цэцэрлэгүүд 150 хүүхдийн багтаамжтай хэдий ч хүүхдийн ачааллаас шалтгаалan 300 орчим хүүхэд бүртгүүлсэн нь цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээ маш бага байсныг харуулж байгаамаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоног төхөөрөмж, хүчил төрөгчийн аппарат бүхий тусгай анги байгуулж өгсөн нь нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна. Тэгээ бидний хувьд болохоор цэцэрлэгийн асуудал бол айгүйх тулгымцсан асуудал болоод исэн. Тэгээ энэ асуудлаа болохоор бид нутгийн зөвлөлд хавар 3 сард нутгийн зөвлөлд тавьсан байгаа. Тийм хүсэлтийг хүлээж аваад тэгээд нутгийн зөвлөл одоо энэ цэцэрлэгийг энэ ангийг ингээ байгуулж өгсөн бидэд маш их баяртай байгаа. Дорногов аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Болд Төмөр Ерөө гол компани ерөнхий захирал Дэлгэр сайхан аймгийнхаа 14 сумаар нар зөв тойрон ажиллаж сумдад тулгараад байгаа бэрхшээл асуудлыг шийдвэрлэж байгааг эхлэн ургах нар 1-2 дугаар цэцэрлэг юм а. Түүнчлэн сумдад худаг байгуулах, товчлт үйлчилгээний хэлтсүүдийг автомашинаар хангах, аймгийн төвд эмнэлэг байгуулах зэрэг олон ажил хийж байгаа юм байна. Сайн шанд буюу одоо манай замын үүд Монгол улсын үүд хаалгуулсан энэ газар хоёр одоо хүүхдийн цэцэрлэг дутагдaltaй бас хүн ам суурьшил их олонтой учраас хүүхдийн цэцэрлэг бариулах санал тавьсан. Тэгээд өнөөдөр энэ бол 5 сард анх бид нар шавын тавьж исэн энэ цэцэрлэг 5 сарын дотор барьж одоо ашиглалтанд өглөө. Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалттайгаар баригдаж байгаа эмнэлэг бас 11 сард ашиглалтанд орно. Цаашид бас нутгийн зөвлөлийн бодож байгаа юм бол зөндөө бий. Цэцэрлэгүүдийг орон нутгийн төмөрч төртөө ган тулга трээд барилгын компаниудаар барилсан байна. Мөн цэцэрлэгийн багш үйлчилгээний ажилтан гээд нийт 54 ажлын байр шинээр бий болсноос гадна 500 орчим эцэг их хамгийн сүүлийн үеийн технологи олон улсын стандартаар баригдсан шинэ цэцэрлэгт хүүхдэд хамруулж амар тайван ажиллаа хийх бололцоо бүрджээ.